За бүгдээр нь миний бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За миний YouTube сувагчнэр subscribe дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд цаашдаа би бичлэгүүдээ бас гоё идэвхтэй хийхийг хичээх болно. За тэгээд өнөөдөр болохоор юуны тухай ярих вэ гэхээр мөнгөний тухай ярина. Мөнгө бол олоход маш олоход маш хэцүү, өрөхөд маш амархан зүйл байгаа. Тэгээд би өөрийнхөө мөнгө хэмнэж байгаа аргууд одоо типүүд аргуудын талаар хуваалцгаалнаа. Энийг магадгүй хүмүүс ашигладаг байж магадгүй эсвэл ашиглаж үзээгүй бол таад маань бас миний энэ аргуудыг бас хэрэглээд үзээрэй. Болгочих. За тэгэхээр хамгийн ихний нэгдүгээр арга маань юу гэж? Би орлого зарлага бичдэг, Excel дээр бичдэг. Excel дээр яаж ингэж бичдэг аахгүй. Орж байгаа орлого за гарах хэвээр заавал угаасаа ингэж гарах хэвээр зарлагуудаа бол бичээд за тэгээд мөн одоо гоо сайхан, найз нөхөд, эрүүл мэнд хүнсний одоо хүнс, такси, автобус, утас одоо ямар нэгэн хүмүүсийн төрсөн өдөрт өргөх мөнгө ч юм уу тиймэрхүү зүйлс ингэ бичдэг сар болгон. За тэгээд сарынхаа төгсгөлд бол хараад юу яадаг байгаа. Одоо жишээлбэл би 7 сард гэхэд амар их ингэ таксинд мөнгө өрцөн байсан. За тэгэнгүүтээ би 8 сар тэрийг яаж хэмнэж болох вэ гэхээр шүү дээ тий. Автобусаар явчих болно, эсвэл халахаж явчих болно. Тэр энэ бол миний одоо бас мөнгө хэмнэж байгаа арга. Одоо яг ингэ биччихээр хүн аюуны тодорхой хардаг байхгүй. Заавал та Excel дээр бичиж болох, Excel дээр бичихгүй махын дэвтэр дээр ч юм уу, утсан дээр ч юм уу бичээд яаж мөнгө өрж байгаа, яаж байгаа гэдгийг бичих юм бол маш амар. Энэ бол бас миний мөнгө хэмнэх аргуудын нэг. За дараагийн арга маань юу вэ гэхээр дэлгүүр рүү явахдаа би хүнсний дэлгүүр рүү ялангуяа явахдаа авах хүнсүүдийг яг биччихдэг утасныхаа нөөцөн дээр. За өнөөдөр яг надад манай гэрт одоо хэрэгтэй байгаа хүнс гэд бичээд за яг тэрийг л чеклээд авдаг. Одоо жишээлбэл төмөслөв, брокколи хэрэгтэй бол тэр гурвыг л авдаг гэсэн үг. Илүү төдөө маавдаггүй гэсэн үг. За энийг бол тэгтээ хэрэгжүүлэх тал тийм бас амар мал биш. Гэхдээ нэг тгээс сурчих юм бол ерөн би солонгос тахтаа ч гэсэн яг тэгдэг байсан байхгүй юу. Яг авах юмнуудаа ингэж биччихдэг. Ийм хүнснүүд авна гэл яг та миний өмнө нь бичлэгийг үзсэн бол магадгүй тийм бичлэг орж исэн гэдгийг харсан байхаа. За энэ бол нэг бас хэрэгжүүлж байгаа арга. За 3 дугаарт болохоор юу яадаг. Гадуур яг ингэж гараад гэрээсээ гарахаар л ерөн бол би жоохон өлсөд ам цангаад байдаг байхгүй юу. Амар сонин. Тийм учраас юу яадаг. Усны савнд ус хийгээд эсвэл кофений савнд усны савнда кофе хийгээд ч юм уу тий. Тэгээд аваа явчихдаг. Тэгэхээр нэгдүгээр гадуур энэ тэнд ингээ кофений мөнгө үрээд авахгүй. За мөн ийм зип хорон дотор би юу хийчихдэг. Самар одоо гэртэйгээ тийм байсан жимсэнс ч юм уу хийчдэг. Тэгээд гадуур яг идмээр санагдах юм бол тэднэрийг идчихдэг. За дараагийн арга маань юу вэ гэхээр байгаа эд зүйлс, байгаа гутал гуц бүх юмаа би ер нь айгүй арга гамтай хэрэгэлдэг гэж болно. Би бол нэг юмыг айгүй удаан хэрэгэлдэг төрлийн хүн. Тийм учраас маш гоё арга гамтай, маш гоё цэвэрхэн хэрэглэхийг хичээдэг. Одоо жишээлбэл өвөл хавар намрын гутал матлах юм бол би бол 2 буюу түүнээс дээш жилээр хэрэгэлдэг. За тэгэхээр байгаа зүйлсээ бол маш гоё арилан гамнаж хайрлах. За дараагийн арга маань юу вэ гэхээр штэ. За одоо бичлэгийн хандуур нэг зарын чанартай маяг оруулъя. За миний энэ удаагийн бичлэгийг ивент гэсэн нэг дэлгүүр байгаа. За одоо ингэ энэ ямар дэлгүүр вэ гэхээр миний өөрөө ажиллаж байгаа онлайн шоп гэж байгаа. За тэгээд би өөрийнхөө онлайн шоп дээр зарж исэн ийм гоё аягийг өөртөө бас аягнуудаас нэгийг авсан байгаа. За тэгээд энэ бол маш гоё. Таад маань ингээл гадуур гоё кофе шоптайгаа юм шиг мэдрэмжийг авна. Дээрээс нь ингээл гоё стори хийгээ, зураг хийхэд бол амар гоё харагддаг. За тэгээд мэдээч л маш хөөрхөн. За тэгээд энэ аягийг таад манай Delcon онлайн шоп гэд дэлгүүрээс одоо тэр миний онлайн шоп дээр юу байгаа вэ гэхээр хувцас, ерөн эмэгтэйчүүдийн хувцас. За тэгээд гэрийн гоё жижигэн декорууд байгаа. За тэгээд мөн бид нар болохоор сүүлд болохоор ингээд хүмүүсийн захиалгаар бараануудыг ол авчирч байгаа. Заавал гутал говц гэхгүйгээр одоо хүмүүс янз янзын юм захиалдаг байхгүй юу? Тэгээд жишээлбэл одоо камер ч юм уу тий. Тэгэл зүүн гутал говцос одоо бүх юм захиалж байна. Тэднийг бас захиалгаар урьдчилгаа захиалганыхаа мөнгийг аваад тэгээд захиалга авч байгаа шүү. За таад маань одоо би энэ доор оруулах болно. Facebook, Instagram-ыг оруулна. За миний онлайн шопоос худалдаа авалт хийгээрэй. За тэгээд би бас ингээ гоё YouTube дээр ингээ гоё дэжгүй ингээл бичлэгүүд хийгээл контент хийгээл өөрийнхөө хүсэл сонирхлоор ингэж байгаа. Тэгээд явандаа гоё би мөрөөддөг байхгүй юу? Ингээл одоо ингээл миний үздэг YouTube-ууд манай Монгол юм уу гадаад YouTube-ууд маань ингээл энэ бичлэгийг маань энэ удаа ингээд Intel event итгэлээ энэ удаа энэ тэглээ гэх ингэдэг шүү дээ. Аа тэгмээр санагдаад идэв. Сая яг тэгмээр санагддаг учраас өөрийнхөө ингээд event итгэлээ гэж хэлсэн юм аа. За тэгээд тэр мөрөөдөл маань биелүүлэхийн төлөө би аягүй хичээх болно. Та хэд маань бас гоё юм контент хийж байгаа хийдэг хүмүүсээ гоё дэмжих арга бол мэдээж бол subscribe хийх, за лайк, share хийх. Тийм бол одоо тэр хүмүүст бол маш гоё дэмжлэг болж өгдөг. Илүү гоё урам авдаг. Илүү хийх хүсэл маань нэмэгддэг шүү. За тэгээд баярлалаа. За одоо тэгэхээр дараагийнхаа мөнгө хэмжиж байгаа арга маань юу вэ гэхээр одоо жишээлбэл яг би энэ нэг харьцуулалт хийдэг худалдаа авалт хийхтэй. Одоо жишээлбэл миний онлайн шоп дээр байгаа манай онлайн шоп дээр байгаа гуцас өөр онлайн шоп дээр ингээд жоохон үнэтэй байдаг ч юм уу тий. Эсвэл одоо тийм байдаг. Эсвэл зах дээр би ингээд худалдаа авалт хийгээ явж хахад яг нэг ижлэгэн бараа мөртлөө нэг газар 1000 төгрөгийн зөрүүтэй ч юм уу тий. Тийм байдаг. Тэгэхээр би арай боломжгүй үнэтэй гэсэн мэт яг ижлэгэн бараа байгаа тэр газараас очиж авдаг. Тэгэхээр одоо онлайн шоп орч байд одоо дэлгүүрээр яваа худалдаа авалт хийхтэй харьцуулж хаад худалдаа авалт хийдэг гэх юм уу. Энэ бас яг тодорхой хэмжээний мөнгө бас хэмжиж өгдөг байхгүй. Тэгэхээр бас харьцуулалт хийж худалдаа авалт хийдэг. За дараагийн маань хэрэгжүүлдэг арга маань юу вэ гэхээр юу яадаг?
зааж байгаа. Энийг бол гэхдээ ихэнх хүмүүс хэрэглэдэг байх. Ажил дээрээ хоол одоо гадуур хооллолт нэг идэхгүйгээр гэртээ хоолоо бэлдээд гадуур идэхийг хүсэж байгаа хоолуудаа зүгээр гэртээ хүнсээ аваад гэртээ тухайн хоолоо хийж иддэг гэх юм уу. Яг мэдээж шаардлагатай үеуд ямар нэгэн баяр эсвэл ямар нэгэн онцгой өдрүүд дээр бол гадуур хооллох байх зүйл. Гэхдээ аль болох гадуур нэг хооллохгүйгээр гэртээ гоё хоол хийж идхийг хичээдэг. Энэ бол бас мөнгийг ч тэр эрүүл мэндийг ч аягүй хэмждэг. За дараагийн маань нэг зүйл юу вэ гэхээр шүү дээ тий. За би нэг бицэн. Ийм байгаа. Эрүүл мэндийн аягүй сайн урьдчилан сэргийлэлт хийх хичээж байгаа гэх юм уу? Амар ноцтой ингээд ер нь бол өвчин зовлон бол хүнд бас ингээд хүрээд ирдэг шүү дээ. Одоо жишээлбэл өвлийн удирдал очиод ханиад хөөрөх. Тэгэл ямар нэгэн байдлаар хүн ерөөсөө ингээд өвчнөөс бол ер нь бол хол байхад жоохон хэцүү болсон цаг үе гэх юм уу? Тийм учраас би бол ингээд аль болох гоё эрүүл хоолунд идээд тасгал хөдөлгөөн хийгээд аягүй гоё эрүүл амьдралын хэм маягтай болохыг маш их хичээж байгаа. Тийм учраас би ингээд одоо өвчин тусах юм бол нэгдүгээр ингээд эм тариа одоо тэгэл имлэгээр явах цаг хугацаа бүх юм ингээд алдчихдаг учраас одоо би солонгосчны бичлэг хийжээс ингээд солонгосч миний шүүд ингээд амар өвдөд тэгээд би бас амар мэлих мөнгөийг өрсөн байхгүй. Тэгэхээр одоо би айгүй ингээд урьдчилан сэргийлэх шүтний имлэг дээр их очдог ч юм уу тий. Шүтээ ингээд 6 сар тутамдаа үзүүлдэг. Шүтнийхээ яг эмчтэй тэр их даатгачдаг. За мөнгө бас одоо имлгүүдээр яваад урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авахыг амар хичээж байгаа. Тэгээ би өмнө бас ингээд нэлээд өвдөж үтжсэн учраас өвчин зовлон гэдэг бол хүнд бол нэлээд хэцүү. Тийм учраас гоё мөнгө хэмнэх аргуудын нэг бол та хэд маань гоё эрүүл амьдралын хэм маягтай альва өвчнөөс урьдчилан сэргийлчих юм бол мөнгөө цаг зав бүх юм хэмнэж болдог шүү. Тэгэхээр гоё өөртөө эрүүл мэндэд гоё анхаарал өөртөө болон хайртай хүмүүсийн төлөө гоё эрүүл мэндээ гоё хамгаалцгаая гэж хэлье. За тэгээд дараагийн нэг арга бол би нэг эмэгтэйчүүд бид нар чи юу эрэгтэйчүүдийг бодвол маш зарлага өндөртэй хүмүүс ахгүй юу? Ингээл одоо наандаж ерөөсө гоо сайханд их анхаарнаа. Бид нар чи ингээд гоё харагдах өөртөө гоё байх дээр их анхаарна. Гуцсанд их мөнгөрнө. За тэгэл гэр орондоо юм аавна. Тэгэл эмэгтэйчүүд бид нар чи ингээл найз нөхдийн төрсөн өдөр бүх юмуд ингээл айгүй ингээд мөнгө ерөн жоохон үрдэг штеп. Тийм учраас би яг сормоос ерөөсө хийлэгдэггүй. Яг өмнө нь бол хийлгэж бол үзчихсэн. Манай найз хийж яхад нь би бол найзаараа нэг 2 3 удаа хийлгэж үзчихсэн. Ер нь бол гоё. Гэхдээ би надад бол байх хэцүү юм яа гэвэл би ингэ сормоосаа татчихдаг байхгүй юу. Цөөрөө дэрэнгүүт нь. Тэгэхэд сормоос бол хийлэгдэхгүй. Харин сормоосны оронд би гоо сайхан чигч дээр очиад гоо сормоосны хийм хийлгдэг. Одоо бол гарч ийн. Тэр ихч маань гэсэн хэлэхдээ ер нь бол сормоосноос илүүтэй хиймийн ингээд ургаалт дэмждэг. Тийм учраас хиймийг хийлгэж зүгээр игээд хийм хийлгэж байгаа. За тэгээд бас ийм нөгөө би ингээд өмнө нь зүгээр ингээд ингийн үед ч гэсэн ингээд хумс ингээд бодуулаад ирсэн. Тэрийг одоо болоод би яг спешиал онцгой үеуд дээр яа онцгой баяруудаараа хумсаа бодуулахаа шийдээд ингээд хумсаа бүгдийг арилгуулчихсан. За тэгээд хамгийн гол нь гоё хумсаа ингээд эрүүл байхын тулд амар хичээж байгаа мэдээж мах цахаа цэвэрлээд гоё цэвэрхэн маникюр ингээд хийлгээд бол байж болж байна. Тэгээд хумс бодоход алтаар хоёрж бол ер нь бол багтаал ингээд 35 мянга ч юм уу. За ер нь бол 20-оос дээш ингээд байдаг штэ. Тэгээд энэ бас мөнгөийг хэмнэж өгдөг. За дээрээс нь нөгөө би өмнөх бичлэг дээр хэлжсэн ингээд үсээ бодуулах уу яах уу үсэндээ хийм ингээд ярьжсэн штэ. Одоо бол би бодуулахаа болцоо. Очдог үсч ихч маань гэсэн ингээд чиний үс юм бол их гоё юм байна. Гоё эрүүлэр нь өөрийнх нь өнгөөр байлгаа. Угаасаа чи ингээд хөгшрөөд цагаан өстэй болоод ирэхийн цагт хангалттай ингээд үсээ буднаа. Тийм учраас одоо гоё ингээд өөрөөр нь байлгаа. Тэгээд би төрлийн буржгар үстэй учраас өмнө нь шулуун юм хийлгдэг байсан. Одоо бол би хийлгэхгүйгээр яг өөрийнхөө үсээр өөрийнхөө өнгөөр байлгаж байгаа. Тэгээд одоо энэ талдаа ингээд гарцсан байгаа та харж байгаа хэрэг. Энэ будгийг гаргаж байгаа байхгүй юу? За тэгээд энэ зүйлстэй би ингэж бас мөнгө хэмнэж байгаа. За дараагийн хэмнэж байгаа зүйл маань болохоор юу яадаг? Ер нь бол сэтгэл хөдлөлөөр нэг амар худалдаа авалт хийхээ болсон гэх юм уу? Айгуу сайн боддог. Тэгээд нэг надад одоо би ингээл гоё амьдралын хэм маягтай бол идэж ууж байгаадаа айгуу анхаараа гэд бодсон. Тэгээд шийдсэн байгаа учраас ч тэр мөнгөд янз бүрийн 24 цагийн дэлгүүр тэгээд бас дэлгүүр рүү оронгууд ерөөс ингээд авах юм олдохгүй байгаа байхгүй юу үндэ. Ингээд нэг юм баах юм ундаанууд тэгээд эсвэл юм чипс шоколад ингээл яг авч иддэг л дээ. Иддэг. Гэхдээ нэг тэгж амар идэх хүсэл төрөхгүй байгаа. Хаяал авч идэх ч юм уу тиймэрхүү зүйлс байгаа. Тэгээд нэг өмнөгөө бодвол бага авч иддэг болсон гэх юм уу. За тэгээд иймэрхүү аргуудыг ашиглаж би заашаар өөр энэ дэвтэр дээр бичсэн юм байна уу? Бас мартсан байж магадгүй. За түр хүлээж гараа. Зааж гараа. За тэгээд бас ингэдэм байна. Хит их үнэтэй биш, хит их амар хямдхан биш, яг дундаж үнэтэй зүйлсийг авч хэрэглэдэг гэж бичсэн байна. Ер нь бол тийм. Одоо ингээд мэдээж амар гоё брендийг ч юм амар гоё юмнуудыг би үүсгэж байгаа биш гэхдээ яг би юм дундаж үнэтэй юмыг авч хэрэглэдэг байхгүй юу? Яг миний хэрэгцээг бол хангацдаг. Гэхдээ яг ингээд үнэн тийм амар үнэтэй биш. Одоо жишээлбэл би бүр ингээд 900 сая маягийн ч юм уу оролт малгааг хэрэглээд яг үнэндээ тэр чинь бол хэрэглээ байхгүй юу? Гуцсаас ямар нэгэн эд хошилж бидний хэрэглээ. Мэдээж яг үн дагаж чанар гэж ярьдаг л да. Гэхдээ бол одоо бол үгүй шүү. Тэгээд яагаад вэ гэвэл одоо бол үгүй шүү яг ер нь бол ингээд дундаж үнэтэй зүйлсэл миний хэрэгцээг бол хангацдаг. Дээрээс нь яг л ингээд гуталч угаасаа л илэгддэг учраас надад бол яг би гутлан дээр жоохон үнэтэй гутлууд хэрэглэх хичээдэг үнэтэй юм амар чанартай арьстай ч юм уу тий. Гэхдээ бол ер нь бол дундаж үнэтэйгээр ихэд ч гэсэн бас боломж юм байдаг. Тэгэхээр би яг юм дундаж үнэтэй юмнуудыг ер нь бол хэрэглэдэг.
манай дэлгүүр дээр ч гэсэн зарчгаа зүйлс бол маш гоё дундаж үнэтэй байгаа шүү. Тэгэхээр манай Dolco онлайн шопоор таад маань бас худалдаа авалт хийж болно шүү. За хийгэрээ. За тэгээд энэ аяг нь бас кофе уухаар ингээд нэг юм гоё кофе шопонд байгаа ч юм шиг мэдрэмжийг авдаг. Тэгээд бас нэг арга маань юу гэхээр би кофе ч юм уу энэ би матча авсан байхгүй юу? Матча бас айгуу сайн гээд өөрөө ч айгуу матча дуртай. Тэгээд энэ удаа болохоор жинжертэй матча авсан. Өмнө нь болохоор нэг солонгос матча хэрэглэж байгаад одоо сая би энэ зургийг оруулчих юм гоо жинжертэй матча байнгут туршиж үзье гэсэн чинь ерөн дайчгүй шүү. За тэгээд гэртээ гоё ингээд кофе шоптай хамшиг мэдрэмж авахын тулд ийм дэлгүүрээс энэ аягийг аваад тэгээд юу за гоё кофе мофи ууж байгаа. Кофе цаа ууж байгаа. За нэг иймэрхүү аргуудыг л одоо мөнгө хэмнэхэд ашиглаж байна да. За та хэд маань бас ингээд өөрсдөө тэгээ бас юм байгаа. Хідэн зүйлс хэлээд гів гинт санаад байх. Дэлгүүр орохдоо би юм нэг даавн тор авдаг. Одоо даавн тор надад байгаа. Мэлээд байдаг. Тэгээ би тэр торнондоо ингээд хүнс янз бүрийн юмнууд авахтаа тэрэндээ л ер нь бол айл болох ашиглах юм хичээдэг. Нэгдүгээрт бол байгаль дэлтэй. Хоёрдугаарт бол за яг гялхар уут ингээд 100-аас 200 төгрөг байдаг шүү дээ. Тэгэхээр нэг удаа авахад бол 100 төгрөг таны засаас гараад нэг мэддэггүй. За 10 20 удаа болоод ирэхээр тэр чинь ингээд бас тодорхой хэмжээний мөнгө таны таснаас гасагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр би бол даавн торыг бол хэрэгэлдэг. За бас юу яадаг. За тийм ээ даавн торыг хэрэгэлдэг заяа та ч гэсэн хэрэглээрэй. За тэгээд өөр ч одоо ямар арга байна л та. За нэг тийм байна. Тэгээд мэдээж мөнгө хэмнэх мөнгөтэй харьцах тухай бол сурч суралцаар л явж байгаа. За тэгээд дараагийн бичлэгэн дээрээ болохоор би бас одоо мөнгөний тухай ярих болноо. Мөнгөний тухай ярих болноо. Тэгээд одоо болохоор бас юм байлээ. Ерөнхөө ингээд ганцхан орлогын их усүртэй байна гэдэг бол ерөн бол жоохон тийм нэг тийм жоохон хэцүү шттэ. Тэгэхээр гоё юм орлогын их усүрүүдийг бас нэмэгдүүлэхийг хичээж байгаа. За тэгээд тэгээд дараагийн нэг зүйл бол одоо ингээ хүмүүс нөгөө ямар нэгэн спешиал баяр одоо ямар нэгэн хүүхдийн цэвэрлэг үргэх ёслол хурим найр төрсөн өдрийнхөө одоо урилгуудыг ингээ хүмүүсээр хийлгэх юм байлээ л те. Тэгэхээр өөрөөсөө нэг юм чадваруудыг суралцах гэж болно. Одоо жишээлбэл би бол ингээ YouTube дээр бичлэг хийж байгаа шүү дээ. Энэ бол би ингээд YouTube дээр бол хөвчлэн би CapCut-ыг ашигладаг. За мөн Canva-г ашигладаг хүмүүс байдаг. Янз янзын өөр ингээд аппликейшнуд байдаг байхгүй. Тэгэхээр би бол одоо жишээлбэл төрсөн өдрөөрөө гэх юм бол урилгаа би ингээд өөрөө CapCut дээр хийгээд найзуудтайгаа явуулдаг ч юм уу тий. За цаашдаа би гоё одоо гэр бүлтэй болохоор гоё хурмаа хийхэрэг ч юм уу тий. Өөрөө тэр урилгаа хийнэ гэж би боддог. За тийм учраас тэгээд ямар нэг одоо хүүхдийн сэвлэг үргэх хэсэл мэтлийнхаа одоо тиймэрхүү зүйлсийг бол би юм өөрөө урилгуудыг хийж өөрөө ингээд бичлэг юмнуудаа хийнэ гэж би боддог. Тэгэхээр та хэд ч гэсэн энийг бас суралцаад явчих юм бол сурчих юм бол угаасаа тийм амар хэцүү бол биш. Гэтэ бас ингээд бас сонирхол хэрэгтэй юм ингээд тууштай хийнэ гэдэг чинь. За тэгэхээр нэг тиймэрхүү зүйлсээ бас өөртөө хийчих юм бас тодорхой хэмжээний мөнгийг бас хэмж өгдөг. Тэгэл зураг хөргөө янзлаад ч юм уу тиймэрхүү зүйл сурчих юм бол мөнгө хэмндэг шүү. За нэг иймэрхүү аргууд байна да. Та бас мөнгөө яаж хэмндэг вэ? Миний бичлэгийг үзээд бас өөртөө гоё мөнгө хэмндэг аргуудаа бас одоо комент бичвэл би бас тэднийг бас туршиж үзье. За тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн маш их баярлалаа. За миний YouTube сувагтай хамт байхыг хүсэх юм бол subscribe дараарай. За би тэгээд дараагийн бичлэгээрээ яг би бодож байгаа. За энэ бол одоо яг мөнгө хэмнэхээс зүгээр л яриа шүү заяа. Ямар бичлэг хийх вэ гэхээр би нэг янз янзын контент янз янзын бичлэг хий гэсэн бодлол надад байгаа. Тэгээд би бас ингэж бодсон юм. Солонгос би нэг тодорхой хугацаанд амьдэрсэн шүү дээ. Тэгэхээр амьдарч байхад бол нэг солонгос охтууд, солонгос эмэгтэйчүүдийн гоё юм гоё давуу зан чанар зөндөөдөг байхгүй маш их байдаг. Манай Монгол охтууд ч гэсэн эмэгтэйчүүд ч гэсэн маш олон гоё давуу зан чанартай амьдралын одоо нэг ямар нэг одоо тип нэг хэм маягтай байдаг байхгүй. Яг тэрэн шиг би одоо тийм юуг нь харсан. Тэнгүүтээ би дараагийн бичлэгүүд ийм бичлэгүүд хийн заяа. Энийг болохоор ийм одоо гоё контент биш нэг ийм цуврал бичлэг болно гэх юм уу? За би дараагийн бичлэгэн дээр яг ийм бичлэг хийнэ. Солонгос эмэгтэйчүүдээс охтуудаас гоё суралцах гоё зүйлстэй. Тэдний одоо гоё даваа тал тэднээс хэдүүлээ нэг ийм суралцал ингүүлдэг үлгээс нэг тиймэрхүү бичлэг хийж бодож байгаа байхгүй. За тэгээд нэг дараагийнхаа бичлэг нь болохоор гоё хятад охтууд ч юм уу тий орос охтууд эмэгтэйчүүдийн гоё амьдралд хэрэгжүүлдэг гоё хэм маяг ч юм уу тэднээс гоё суралцах зам чанар ч юм уу ямар нэгэн тийм зүйлс ингээ яриад тэгээд бас орон болохны юг ингэж ярих гэж би бодсон. Тэгээд яг тэгвэл та бас юу гэж бодож जैन тим контент хий гэж бодож байгаа. Тэгэл угаасаа нөгөө өмнө нь ярьжсэн өөр бодсон зүйлсээ хийхин тулд ер нь бол зүгээр л яриад авахгүйгээр хийхийг хичээж байгаа. За тэгээд миний YouTube сувагтай та хэд бас хамт байгаарай бас энэ дээрээ бас Instagram хаягаа оруулчихъя. Миний Instagram дээр бас та хэд маань дагаж явах юм бол би ер нь айгу зураг төгрөг дарж янз бүр стори айгу хийдэг. Тэгэхээр та хэд маань надтай хамт байгаарай. За бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Бүгдээрээ маргааш нөгөө нэг машингүй өдөр юм бэлээ. Тэгэхээр гоё амралтын өдөр гоё гэр бүл хайртай дотныхоо хүмүүстэй маш гоё өнгөрөөгөө. За бүгдээрэнд нь сайн сайхныг хүсье. За дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.